За тэгээд аяллаар явах гэж байгаа бол тэгээд аль болох залуудаа л явж явахгүй бол хэцүү юм байна. Жоохон ингээ гадуур суунгууд ингээл завгаруугүй утаалах. The last day goes, they expand and shrink. Memories blur faster than you think. Moments forever, the next just a blink. And this the last day time we sink or swim. За ингээд хоёр төлөв аялал. Мэдээж PPR. За найзуудын аяллаа хамгийн ихнүүд. Ааш мэдчихсэн. Хоцоо. Ийхээр гэж шахацдаг тийм. За бид өчигдрөөрөө нөгөө нэг юу хийсэн? Далаа дээр байж байгаа. Тэр бол цав цагаан. Хоорондоо л хаалтдаг үү? Тэгээд яг өчигдрөөрөө нэг Дайнисхийг нэг жоохон заваан том үний юм ярьсан байдیں۔ Тэгээ би бол яриагүй манай айз л ярьсан. Тэгээд далаа дээр явлаа. Жицгээр хоёр байлаа. Аасуулаа. Өнөөдөр хамаад юу яах гэж байна? Нэг 10 руу тэтгэв яах. Шүү. Тэнийг найдаж ихний өдөр цагаан залуучуудаас хоёр төлөвсөн энэ байхгүй нэг нь үдээд юм аа. Нөгөөтгөө төлөвлөсөн. За тэгэд нэг ус руу байсгаа ороод ангууч нэг чих дүлий. Чих рүү нэг ус оронгуудаа дотор нь ингээд мэдхгүй яатсан чи. Тэгээд нэг байхгүй. Нэг чих мэн ингээд үдээ болцсон. Тэгээ нэг ус мусанд нэг ордгон чааш юм дээ нэг далаа малаа руу нэг пүүл мөр рүү байнга ороод авахгүй болохоор нэг ганц удаа нэг жоохон орцсон чинь чих рүү тэгээд юм дүлий болчихт юм билээ цаашдаас анхаармаар л юм бэл. Чих байхгүй. Яа юу ч вэ? Хамаагүй ус руу өсөж орж болох юм байна. Нэг иймэрхүү байдалтай байгаад байна да. Тэгээ би шил авсан. Жууч. Ууч байсан бол аль гэсэн байна. Дөнгөж манайха гоё юу? Ийм шил авлаа. Чүрстэ. Тэгээд итгэв шиг гараа. Саа. За ингээд завиндээ суусан байгаа. Завиндээ суугаад одоо бүтэн 1 цаг ирээд явсан. За тэгээд далаа өөр чинь бас тэнэг том юм аа. Тэгээ нэг юм зах эрэг хавцааны бол далаанд давлгаа харьцангуй байгаа бол за их далаа руу гараад гэлэнгүү чинь илүү давлгаа мавлаа яасан ч амир сүртийн зохилд өгөө дотор муу харам ер нь бол нэг иймэрхүү байдалтай явж байгаа юм л да. За тэгээ бүтэн 1 цаг явахад тэгэл өөдөж байгаа юм л да. Тэгээ нэг хамгийн урд суудсан ингээл өөр өөртөө зугаацуулаад алчирнаа л ингээл аль болох зугаатай байх гэл. За тэгээд нэг давлгаан цохиулах тусам нөгөө нэг давлгаагаар нь жоохон фан байгаа. Тэгэл нэгэн дээр ингэж мордож нэг үзэх юм. Аль болох зугаатай явах гэж хичээсэн. За ингээд нэг салхинд ингээ удаан завны уурталт ингээл тасралтгүй халуун наранд ингээ яваад ахаар чанга билээ. Тэгээд өдөөс хойшхон тийшээ жиггээ хорно гарсан байгаа юм да. За ингээд цаг явсны ярээ дараагаар үгээ арал дээр хөрөлөө. Нэг юм цагаатай юм байна. За эдгээр тэгээд нэг юм хавтал юм шиг байна да. За энэ хөрөлөө орох нь дээ. Осоо хатбэ. За нэг иймэрхүү янзаны газар байлаа да. За тэгээ эренгүүд нөгөө хэдэн завнуудаа хоорондоо холбож ирсэн. Учир зүггүй ус руу орцоо. Яах гээд байгаа юм бол гэсэн чинь бид эдийг усан сэлүүлэн гиндэ. За тэгээ ус руу н орлоо доо. Гэсэн чинь далаа эрэг дээр байдаг нэг юм хадан донд байдаг загасны юм нэг хэсэг байдаг юм баха. Тэгээ тэрэн донд маань үсэг чинь зүгээр загасны донд сэлээл гэдэл. Тэгээ ус руу ороо харсан чинь яг нүүрний урд ингээд юм загаснаа. Энэ шүү дээ юу юм бэ лээ дээ.
За тэгээд нэг өмнө нэг иймэрхүү доош маашаа орж марж үзег болохоор тэгээд давстай энэ далаа усыг бас сайн амталсан да. Өмнө ингэж бас ингэж ууж үзег. Амар давстай ус, их усаа ус. Сүлдө зүгээр ам цангаад уруул хаарад хэцүү билээ. Ханд бол нөгөө борчхон борооноор ингэж сэлдээмаа л гэсэн. Ингээ нэг юм хөвцсөн нэг юм. За тэгээ нөгөө уснасаа гарч ирлээ. Дахиад явж байгаа цаашаа дахиад нэг юм нэг уул муул далаад ирээд нэг иймэрхүү бас нэг юм аргалахгүй бол нэг газар ирж байгаа. Энэ сармөгчингийн арал гэнэ л дээ. Тэгээ хаасаагүй сармөгчин байдаг. Нөгөө сармөгчингууд нь нөгөө нэг ингэ үүр сурц. Ямар өчтэй гэх юм бүкгээд ийм олон сармөгчингууд байгаад ангууд жуулчдаг жоох нэг дээрэмдээ дээрлэхэд байдаг гэсэн гинэ. Тэгэхээр нэг шийдвэлсэн гинэ. Тэрийг ч үзлээ. За тэгээд дахиад цаашаа үргэлжлээ явжсэн чи дахиад нэг арал дээр ирлээ. Тэгээд тэр аралд нь идэж ууж байгаа юм л да. Ер нь бол ингээ хүмүүс ингээд талаар нэг хараад унтсан, хөвтцэн тэгээд хоол нь бол ихтэй жүүл юм билээ. Хүснээр авч идэж болох боломжтой. За. За дараагийн газар ирсэн байна. За тэгээд нэг иймэрхүү байдлаар явж байна да. Энэ үнэтэй энэ бүр дасан төгсөөд байгаа байнгын төгсөө байна. Ихтэй тэгэл. Би сая Нимка сая. Тэр Нимка. Мен чамаас тэр залуутай андуураад тавьчихад андаа мандаа. Тэр солонгосон бас мэдээ зэрэг. Харин андуураа шааш. Би аль жоо холдож. Харин тэр нэг залуу байсан. Мен холоос байна. Тэгээд гараад нуруу. Баг оролц. Баг дайрах. За тэгээ ер нь сүүлд нь бодсон чи бас нэг адилхан биш байсан юм шиг үл шүү. Нөгөө залуу амаагүй гоё залуу хэлээ дээ. За тэгээд энэ арал дээр л яваад байна. Хөөсөө яасан ч гоё. За ингэ явж иддэг гэдэг монголчууд байна. Энд баах монголчууд байна. Тэгсэн чи энэ хараа нэг яг нэг монгол ахаагаас тэг гизээ гаргацсан нэг энэ нэг солонгос хэлсэн. Юу нэг дэлхийн хааж гэсэн нэг 30 гараал хэлэхээр нэг ийм гизээ гаргасан ах нар болоод явчт юм шиг л. Жохо би хатаа гамтай байхгүй л те. Энэ завруу гарсан. Энэ завруугаа ингэ явах гэсэн чинь энд нэг хоёр монгол байна. Энд нэг монгол байна. За эндээс хөдлөд дахиад нэг арал руу явж байгаа юм да. Тэр арал нь идэв үзэсгэлэнтэй ингэсэн. Сонноос манай аялал дээр чинь нэг орон орны хүмүүс байна. Тэр донд тэгээ нэг юм европчууд бас л хөөх юм өө хөрх. Яса. Энд тэгээ саний хэсэгтээ мохо том үний юм харагдаж байгаа юм л да. Тэгээ Монгол бороо хараастай. За тэгээ PPR-аар хийсэн аялал маань өгөр өндөрлж байна. Тэгээд анх явахдаа нэг ийм залуу байлаа. Эрэхтэй нэг иймэрхүүл нэг юм ирсэн байдیں۔ Тэгтээ яг аялал маань бас үнэхээр гоё байж чадлаа. За PPR-аар заавал ч хоч үзэх хэрэгтэй юм байна.
За тэгээ буцаа самдаа бүгдээрээ ядарсан байдалтай явсан бөгөөд энэ дотор нэг Монгол игчийн нэг сайхан унтаж байгаа дүрсээр өнөөдрийнхөө бичлэгийг үгээрээ усгая. Дараагийн бичлэгээр эргэн уулзлаа. Түр баа.